Боловсрол телевиз All3 Media International-ийн албан ёсны хэрэгтэйгээр үзүүлж байна. Ерөнхий ивент тэтгэгч Сүү хувьцаат компани. Ерөнхий ивент тэтгэгч Vita Grip. Ивент тэтгэгч Өгөөж Чихэр Бов. Хамтран ажиллагч Ленцэг Man. Мөнгөтэй зочин. Энэ бол танаа гэрт зочлох цорын ганц шоу. Ганцхан асуултанд хариулснаар та нэвтрүүлэгт оролцох эрхтэй болно. Харин та үргэлжлүүлэн тоглож 10 асуултанд хариулбал танд 2 сая төгрөг өгнө. Ялагч болохын тулд та гэрээхэн тухай сайн мэддэг байх ёстой. Хөршөөсөө асуусан ч болно. Харин хариулж чадахгүй бол би мөнгө аваад дараагийн аль руу яв. Надтай тоглоход бэлэн үү? Эхэлцгээе. За Дархны 16 давхар. Дархан хотын тренд. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан орж байна уу? За Дархных уу та? Дархных. За. Манай нэвтрүүлгийг харсан уу ер нь? Мөнгөтэй зочин тий орцох уу? Нэвтрүүлэгт орцоод 2 сая төгрөг очихгүй. Гоё дурсамжлаа ш бас тий. Хариулахгүй яах вэ? Хариулахгүй л тэгээд хариулахгүй дээ нэстэй. Ямар ч гэсэн үүдний мөнгөтэй үлддэг ш тий. Тий. Юу гэж бодож байна? За юу ч гэсэн ихнэр гэрийнхэнтэйгээ ярилцаа тэгээд хариу өгөхгүй тий. Тэгээд. Наасаар яхан дөө. Яй! Чи гой зугаалж байгаа юм тий? Хин гэдэг нэр? Их мөх. Их мөх үү? Чи Дархных уу? Тий, манай Дархныхын аандрууд. Мөнгөтэй зочин хардаг уу? Үздэг манай ахын дэр бүгдээр үздэг. Тийм үү? Тий, боломжсоос үгээр. Гоё юу? Гоё шүү. Чи орцмоор байна уу? Аа? Орцмоор байна уу? Гэтэ одоо манай хүн байхгүй байгаа л дээж. Ажлаас өөр орой ирнэ. Гэтэ За тэгвэл тэгээд сайхан амраа яах юм дөө. Амжилт. Манай нэвтрүүлэгт орсон мөнгө 2 сая төгрөг очих. Яна их ч дөнгөдөг болов. Аа? Дөнгө штэ гайг штэ. Мөнгөтэй зочоо. За тэгвэл энэ удаад орцох боломжгүй юм тий. Тийм ээ тийм. За. Мундаг болсон уу? Яйг бол асуултанд хариулж чадахгүй байна. За баярлалаа. Амжилт хүсье. Юу вэ? Юу жавж байна? За яас мөнгө дараад яваад байна. Мөнгө тараад зүг манай нэвтрүүлэгт орохгүй юу? За мөнгө дууссан байна. Байгаа штт. Энд юу хийж байна? Энд манай жим байдаг шүү дээ. Жимэнд чи очиж та хүмүүс байгаа юу? Бага шүү дээ. Манай нэвтрүүлэгт орчих 2 сая төгрөг хоцолтой. Тэгээд 2 сая төгрөг. Тэр дээр тэмээгүй нүүдэл тэр юу вэ? Тэр дээр тэмээгүй нүүдэл тэр юу вэ? Үйл. Үйл. За бод 50,000 төгрөг. За. Нэрээ. Өөч одоо тэгээ шууд суугаа явчих. За тэгээ. Болох уу? Тэгээ. Даруй энийгээ цааш. За. Тэг хитэн давхартай. 4 давхар. Шинабо. Оо чи ямар том юм бэ? За сайн байна уу? За хизээ юм юу байгаа лөө? За өнгөрсөн оны асуулал. Оо за. Энэ танай багш нар байгаа юу? Багш нар байгаа. Тэгээд одоо бас сэтгүүл өөрчлөлт гаргаж ирсэн ингээл тий. Эс магазин Шинабо магазин. Тийм. Одоо энэ танад явж байгаа хүмүүсэд энэ манай тоглолтод орох уу? оруулан да одоо ингээл Болох уу тий? Болох уу? Багшаа ярьцгаа тий? Өөрөө багш уу? Тийм би. Харин тийм шинжтэй. Манай мөнгөтэй нэвтрүүлэгт орцох уу? 2 сая төгрөг авна шүү дээ. Тий. Ариун баяр. За. Шинабо манай шүтбокс холбооны ерөнхийдөө бүх ажил гадаа явуулдаг. Бид нар та нэгтгэв. Орё л та. Ер нь юу ч болсон хамт штэ. Чи бид нар та нэгтгэв. тэгээ. Хүчээ үзэх үү? Тэгээ. Сайн байна. Тэр одоо нөө 5 дахь оролцогч. Миний ойлголт. Сайн байна уу? За. За нэр юм блэ? Марла. За ингээд хэдэн хүн болсон бэ? 5 хүн. За ямар ч юм тэгвэл одоо ингээд 5 хүнтэй хангалттай бүгдээрээ тоглох боломжтой болох шүү дээ, тий? 5 хүн амжилт хүсье. 2 сая төгрөг хоцох болтугай. За. Миний энэ тайд одоо хэдэн жилийн хугацаанд байхгүй болох вэ? Тасалдах бол 3 сарын хугацаанд бол ер нь хүн дээр яг бие дээр нь үр дүн гарцсан байх хэрэгтэй. Гарах уу тайл. Би ч бас гайгүй тайлтай шүү дээ. Тийм байна. Гоё харагдаж байна, гайг харагдаж байна. За баярлалаа.
Би танаар дөрмийг танилцуулъя. 10 асуулт байгаа. 4 нь хөнгөн. Асуулт тус бүр 50,000 төгрөг. 5 дахь асуулт гэрийн асуулт. Одоо фитнес танаа энэ байрнаас зөвхөн та бүхний мэддэг асуултыг асууя. Үдсэн 5 асуулт хүндэвтэр асуулт. Асуулт тус бүр 100,000 төгрөг. 2 боломжтой. Нэг дэх боломж нь хэрвээ буруу хариулбал өршөөнө. Нэг удаа. 2 дахь боломж өршөөсөө асууж. Бүх асуултандаа хариулах юм бол супер тоглолтод орж бодно. Тухайн үед нь дөрмийг хэлж өгье. За ингээ манайхан бүгдээрээ гоё чөлөөтэй. Та бүхэн Shinobu Fitness-ийн дарханд салбарынхан мөнгөтэй төсвийн нэвтрүүлэгт ороод бүх мөнгийг агуултгаа. За баяр. Амжилт хүсье. Баярлалаа. Баяр хүргэе арай болоогүй. Амжилт хүсэж байгаа. За эхний асуулт. Додон бурхан өвлийн өдрөд аль зүгт байрладаг вэ? Баруун. Дараа хань. Баруун. Баяр хүргэе. Эхний хариулт 50,000 төгрөгтэй болсон. За хоёр дахь асуулт. Дархан хотын бэлэг тэмдэг юу байдаг вэ? Энэ шүү. Наримтлээ. Наримтлээ дахин. Одоо энэ ч юу гэдэг вэ? Хаан богорч. Хаан богорч. Хаан богорч. Баярга хаан богорч. Томон дүү. Алидэр байсан биш хараа. Нэгэнт одоо энэ яг Shinobu Fighting Club мөнгөтэй зочих ирсэн учраас бас fighting одоо спорттой холбоотой асуулт. 3 дахь асуулт. Очихгүй дээ. UFC. UFC тэмцээний анхны аваргын нэр. Застазаа мэдгүй байна. UFC-ийн анхны авар. Уцвэнэ. 1993 онд байгуулагдсан байж энэ холбоо тийм ээ? 1993 онд байгуулагдсан. Тэгэхээр яг UFC ч нөгөө анх нөгөө нэг бас санах гэдэг нөгөө анх нөгөө бэлийгүү. Тэгээ нөгөө тулааны төрөл болгоноос оролж ирж ирсэн. Тийм цагаан юм кимоно хүртэл. Янз бүрийн тулааны төрлүүдээс. Тэр үедээ Gracie Royce Gracie ч илүү. Грэси гэр Бразилийн нөө. Аав нөгөө жудогийн нэг мастертайгаа тийм. тэр Грэси ч өөр жижигцэд төлөв тэр хоёр хас тулж байсан байхгүй. Түүх. Тэрний хүүхдүүд нь одоо энэ жижигцэгийн урлагт одоо бүгд аваргаад энэ холимог тулаа UFC-д орж. Тийм хамгийн том ахны нэг шалгалт явж байгаад Грэси Аргагүй та нар бас тулааны хүмүүсэд мэдгэж байгаа ах мах аав маав мэдж байгаа. Гэр бүлээ мэдж байгаа. Нэр нь хамгийн сүүлийн хувьд бүр тэг Грэси хийж хэлээд тийм Royce Gracie Бразилийн баяр хүргэе. 150,000 төгрөг маш сайн байна. Та нар агуу мэрэгжлийн хүмүүс. 4 дахь асуулт. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент хүнсний мандаа уган өгөөж чихэр боо үүдрийн одоо бүтээгдэхүүнийг та нар бүгд мэдж байгаа. Өгөөж чихэр боо үүдрийн логон дээр хэдэн чихрийн дүрс байдаг вэ? Юу вэ өгөөж чихэр боо. Үнийг хийшиг юм байдаг сте. Чихэр байд юм аа. Энэ хээвэд юм тий. Тэгээд 5 гэсэн юм шиг. За одоо хаардаа ухаа гаргаад дахиад миний хогон лаг ухт юм аа. За нэрийн амар анзаарч байгаагүй юм байна. Зархын л итгэл байна шүү дээ. Тэрийг Ана 3-аас 4 мөрөд байгаа. За би ерөөсөө ингэ асууя. Мөгийн хэд үү? 4. Арука багш. 4. Бата багш. 4. Shinobu. 3 гэж байна. Марла. 2. За. Одоо ингээд хураагаад надад хариултыг. Аланхаас. За дөрөв барай. 4 л дээ. Биш л яах юм. Хариулт. За 4. Үнсний мандаа ууган өдөр өгөөж чихэр баавны логон дээр 3 биш 4 байдаг. Радтай. Эдний логон дээр бол 4 чихэр байна, тийм ээ? Энэ логотой биш цэнхэр. За, ингээд маш амжилттай 4 асуултанд эхний 4 асуултанд хариулж 200,000 төгрөг авах хэрэгтэй болсон. Одоо гэрийн асуулт. Бэлтгэл хийх дараалал гэж байгаа. Зурагтай, бичгтэй, самбарууд маш олон байгаа, тийм үү? Эмэгтэйчүүдийн мөрний дасгалын 3 дугаарт юу гэж утсан байдаг вэ? Алдлал. За одоо энэ хийдэг хүмүүс л мэдж байгаа да. Өдөр болго. За эхлээд юу вэ? Эмэгтэйчүүдийн мөрний дасгал тийм. За сайн хард авах төвлөр. За мөр хийдгүү.
За мөөгийн босоод зогсоод эхнийг 1 2 харъя. Нэгдүгээр нь ямар байд юм үрний Би өөрийнхөө ингээл яагаад тэгэл харнаа л да гээл. За хоёр дахь нь. Тэгэл энэ урдаа Энэ хоёр дахь нь юу вэ? урдаа яах юм тий. За гурав дахь нь. Тааж ий. Гуравтан тий хажуугаа хийгээл. Хажуугаа юм тий. Тий. Тэвшээ. Тэгээ За яг юу гэж бичсэн байгаа вэ? Ерөнхийдөө байгаа л да. Чи ингэж өргөж байгаа, урагшаа өргөж байгаа энэ алдтал та. Энэ ерөнхий штэ. тий ингээл Ингэж ерөнхийдөө яаж байгаа? Урагшаа ингэж байгаа энэ гурвал тасгал байгаа штэ. Тэ. За хариултыг авъя. Алдтал. Алдалт. Юу л За, ингэж явах. штэ. За юу. За эмхтэй мөр Оо гурван алтлах биш. чэстэй гантел урдаа. Тий. гурав дахь нь гантел Ихтэй урдаа өргөх. би чэстэй гэж. Эрэхтэй болохоор алдалт юм биш үү? Би өөрөөр л эвсэж хэрэгтэй юм чи. Тийм бай. Урдаа өргөнөг ингээд заагаад нэрийг хэлэхгүйсэн. Харамсалтай. А Шинобо бол эрэхтэйг бодчих. Би ихтэйгээр бодсон. За харамсалтай байна. Хамгийн одоо том шаналтай гэрээ асуултыг хариуж чадсангүй 300 сая төгрөгийн шаардаа. Тэг яг бай нэг боломж алдсан. Нэг боломж алдсан байгаа шүү дээ. Одоо бидэрт нэг боломж байгаа. За 6 дугаар асуулт. За дархан хотод тэр удаа амьдцгааж байна. Шинобо төрсөн нутаг. Унган нутаг. Батай багш төрсөн нутаг. Төрсөн нутаг. Насара. Дархан хотод дүүжингүүр ба. За дүүжингүүр хэдэн онд ашиглалтанд орсон бэ? 9 онд лөө. Нөгөө юугаар асууж ирсэн шүү дээ. Ярьжсэн. Хариулал байсан дээ одоо мал 9 Богон зүг хариулсан шүү дээ. За 9 он л юм байна. 8 юм уу 9? 8 баха. Би яг 8 онд 8 оны Олимпиадад эрүүл мэндийн олимпиадад ороод Эрүүл мэндийн олимпиадад орсон юм байна. Тэр нь хэдэн он юм? 8 онд ахгүй тий. Тэр чи хэддүгээр ангиу? 8 дугаар анги. 8 дугаар анги. За. Тэгээ би яг нөгөө хөшөөдтэй бурхантай хөшөө тэнд очиад амар наад төрүүлээд өгөөл. Амар тэгж яхад гүүр байсан санагдаад байгаа байхгүй юу? 8 он юм шүү. 8. 5 он. Тэмээд 8 оны хавар хийж. За 8 он гэх үү? За 8 он. Хэллээ шүү. За хариултыг 2000 8 он. 8 он баяр хүргье. 2008 оны 7 дугаар сарын 31-нд. Маш сайн байна. Амьд хөгжөө сонсдгоо. Саунд дуртай. Арука. Чука. Тон харангал. Хорд. Шинобо. Никитон. Шинобо Марлаа хоёр Никитон хамт гэсэн юм тийм. За Никитон хамтын тухай асуулт асуунаа. Никитон хамтгийн үүлэн үст дууны 2 дугаар бадагт үснээс чинь би тэнгэр үнэрлдэг. Царайнаас чинь би юуг олдог гэдэг вэ? Цас. За дуулаад сонсъё. Дуулъя. Арука дуулъя. Үснээс чинь би тэнгэр үнрэлдэг. Sorry. Царайнаас чинь юулээ? Муштай. Царайнаас чинь би цас олдоо. Оруулаас чинь би заавал. За би бол царайнаас идгийг асуусан шүү дээ. Царайнаас чинь би цас олдоо. 8 дахь асуулт. Нэг боломж байгаа. Сайн явж шүү. Walt Disney компани хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног нэрлэнэ үү? Юу ч том жирээ. Биш Микки Маус. Бүрэн хэмжээний кино. Зүгээр л одоо хүүхэлдэйн кино гэдэг. Нэг л анги. Нэг л анги гэх юм байна л да. Нэг ангид хүүхэлдэйн кино, бүрэн хэмжээний кино. Тийм үү? Анхных гэж байна. Анхных гэр чи арай л нэг жоохон. Үгүй наа тэр Та мэдчихээ эртний үү? Эртний Монгол аа. Боломж байгаа тий. Боломж байгаа. 8 дахь асуулт. Боломж байгаа. Нэг боломж байгаа. Гурван хариулт яах вэ? Болцсны гогийн утасны дуурчид. Гурван хариултаа За мөнгө. яах вэ? харин мөнгө алдах гээд штэ. Боломж ашиглах. Боломж ашиглах яг уу. Тэгээд боломж ашиглах. За хурцд рүүгээ явах уу? Ямч баримж алах. Боловсрол телевиз нөгөө мөнгөтэй чинь. Сууж. Нөгөө асуулт тий чавай сайн бичээ. За асуулт. Walt Disney гэдэг шүү дээ. Тий. Walt Disney хамгийн анхны бүрийн хэмжээний хүүхэлдэйн киноны нэр гинэ. Хамгийн анхны тэр чинь нэлээд Хамгийн анхны гэхэлээс толгой гэдэг юм аа. Гэхдээ хүн болго мэддэг гэдэг байгаа байхгүй.
Нөрэ махлаа юм ачаа. За. Яг уу. Самд болгоч кино байна уу? Самгаа ба одоо хүмүүс хилжингийн үлгэр хоёр орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр ярьсан зураг та мэдгүй яа. За хариугаа тааш бод. За би тасгаа одоо За багийн ахчид өөрөө хамт явсан. За одоо багийн ахчаас би хариултыг авна. Одоо бол боломж байхгүй болсон. Буруу хариулвал би мөнгөө зөвхөндөө игээд дараагийн айд руу яваа. Тэгээ манай багийн алхацд хүнддэг шалтгаан байгаа. За ямар шалтгаан байна? Одохгүй нөө толдох байгаа Монголда маш их бэлтгэл хийж байгаа. Дээрээс нь сая ингээ орчин нойр муутай тий дээрээс нь ингээ жолоо бариад тэгээ толгой нэрээс ингээ ажиллахгүй байгаа. Тэгээд дээрээс. Тэгээд надтай таарлаа. Хай мөнгөд өжөө гэж ингээ амар цогдөг үзсэн шүү дээ. Яа тэр таныг араад гэхгүй. Нөгөө бодлоогүй юм даа гэсэн. Дамбо юм шүү. Бодлоо тий. Дамбо юм шүү барыг. Дамбо гэж яаж тийм гарч ирв? Яг дамбо гэж гарч ирв. Дамбо ч бас дээр үү? Үгүй дамбо нөө нисдэг Яа носмосаа ингэж гараад хөөс мөс гаргаад. Том чихтэй тий? Галуу нөө шуунууд нисдэг. Галуу дээр байдаг. Дээр. Наа хүүхдээ. Гэхдээ тэр юм засангоогоос Яг дамбо гэж одоо. засангоо долоод энэ дээр. За дамбо 3 дамбо. Шинабо. Дамбо. Засангоо долоод энэ шүү. Засангоо долоод. За алны сантыг аваад. Дамбо. Дамбо. Яна. Walt-Disney компани хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхдийн кино бол Дамбо биш Цасангоо ба Долоодоо. Хангалттай 1937 онд бүтээгдсэн. Яа дамбе. Нэр юм уу? Нэр юм уу? 83 минутаас бүрдсэн анхны бүрэн хэмжээний кино бол Цасангоо ба Долоодоо. Яаж дамбо гэвчвэ. Дамбод их ч угаасаа хоёрдугаар би хувьяасаа баяр. Ганцлахнаа бол Цасангоо гава Долоодоо гэдгийг эхнээсээ ахуулаад хэлсэн. Нэг өдөр бүгдээрээ Дархан хотын Шинобо фитнес клуб маш гоё хөгжилтөө дурсамжтай өнгөрөөдөө мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн фитнес руу явна. Ер нь фитнес тэнд байх гоё юм байна. Та бүхэн амжилт хүсье. За баяр та. Яа чи ер нь дамбо момбо гэж бод. За хоёр өөртөө тэгээд дэмжээстэй. Одоо энэ хоёр охиныг нүд. Хоёр өөртөө яагаад дэмжсэн бэ? Оёосоо чигээ дамбо гэж. Байхгүй. Хүүхдүүд дуурч байна. Олон хүүхдүүд байх шиг. Видео одуулаа байна. Сэмэн үү? За. Мөнгөтэй зарчим байна. Манай зүрх тохиолгоо. Орхоо тий. Хэдүүд байгаа танаар? Сайн байна уу? Дөрүүлээд байна да. Яа. Монгол улсын одоо улсаас анх удаа олимпийн авраг болсон хүн тамирчин хэн бэ? Төвшин бай. За баяр гээ. За ихнээс намжтай орж тохоо. За сайн байна уу? Сайн байна уу? За мөнгөтэй зочин баяр. Хэн блэ нэр? Долоосүр. Чиний нэр хэн блэ? Хатан тулга. За бандын нэр хэн бэ? Хатан зориг. Яа. Хэдэн настай одоо? Өнөөдөр ингээд 12 өнгөрөөд одоо 3 нас хүрч байгаа. Одоо 3 нас өнөөдөр төрсөн өдөр юм биш үү? Хөө ямар азтай юм бэ? Охин нэр юм бэ? Холон. Аав чи мөнгөтэй зочныг түрүүт ингээд оролцсон чи хамт оролцох уу? За баяр хүргэе. Яа. За ингээд Дархан хотын 13 дугаар хоолны 18 дугаар байр. Хатан тулгынд ирсэн байна. Мөнгөтэй зочин. Би ингээд саний ингээд юугаар ингээд орж ирээд лифтер ингээд гарчингууд танах чинь ингээд шуугуудаад манай хатан зориг
өмдөд исэн биз дээ. Тий, манай злаас эхлэхгүй. За бас нэг азтай тохиолдол юу гэхээр зэрэг манай хатан зоргийн төрсөн өдөр болж байгаа юм яг өнөөдөр. Тэр ингээд мэдэгдэж штэ өөрийгөө. За ингээд бүгдээр тогтоомоо эхлэх үү? За тий. За амжилт. За эхний асуулт. 180 хэмийн өнцгийг ямар өнцг гэдэг вэ? Дэлгэмэл. Дэлгэмэл. За баяр хүргэе. Маш сайн байна. 50,000 төгрөг. За хоёр дахь асуулт. Маш амархан асуулт. Маккуин хүүхдийн кино мэдгүй. Оо тэр манай холон мэднэ. Маккуины хамгийн сайн найзын нэр. Тийм лээ. Ачааны машин биз. Тий. Нэр нь хатан зэрэг бол уулын сайн мэдэх хэрэгтэй юм байна тий. Тий, сайн мэдтээ. За Маккуины хамгийн сайн найзын нэр чирэгч машин. Метр. Баяр хүргэе. За. Өвний залуугийн асуулт байна да. Тий уул нь тийм байхгүй тийм ээ. За 3 дахь асуулт. Дархан хотыг хэдэн онд Дархан уул аймаг гэж зохион байгуулсан байна? 1994 онд. Бүтгэлтэй байна уу? Тийм засгийн газрын ямар тогтоолоор үлээ Дархан хот байсан статусыг Дархан уул аймаг болгож өөрчилчихсэн. Дархан хот статусыг 1994 онд Дархан уул аймаг болгон зохион байгуулсан байна. За баяр хүргэе. За тийм Дархан хот статусыг тэгж өөрчилсөн байна. Маш сайн байна. Та хоёр одоо ёстой торхгүй хариулж ш та гурав. За 4 дахь асуулт. Хөрхөн асуултын хамгийн сүүлийн асуулт. Түүхээ хэр зэрэг мэдэх вэ? Бас тэгтээ сайн биш. Сая тэн дээр ингээд Чингис хаан кино гарчод байна. Чингис хааны өвөөгийн нэр. За. Аав нь Исүхбаатар. Тэгэхээр Исүхбаатарын аавын нэр. Исүхбаатарын аавын нэр чинь. Уулны хойрхон байгааз. За өстө буухгүй нэ яана. Ямар боломж байгаа лээ? Таяр одоо буруу хэлээ гэж бодсон шүү дээ. Тэнгуул тэрийг тооцохгүйгээр ингээд дараагийн боломжоо сүлд нь. Тэрний боломж. Яг тэрийг хамгийн сүлд л шүү. За хөршөөс асуух боломж. За энэ ч мэдгүй асуулт наа. Хөршөөс асуух уу? За тэгээ. За тэг. Сайн юм асуух гэсэн. Сайн байна. Юм асуух гэсэн. Энэ боловсрол телевизийн мөнгөд чинь оролцож байгаа. Тэгээ нэг асуулт дээр мэддэг утчнаас юу хөршөөс асуух. За мэдх юм бол Чингис хааны өвөөгийн нэр хин бэ? Чингис хааны өвөг. Тий, Исүхбаатарын аав гэсэн. Чингис хааны аав чи Исүхбаатар. Исүхбаатарын аав. Бартанбаатар. 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 Бартанбаатар юм тий. Тий. Мөн баха. За баярлалаа. Бартанбаатар. За. За юу ч юм шүү дээ. Итгэхгүй юм. Бартанбаатар. Биднээс одоо ямар ч хариулт байхгүй боллоо. Энэ юу гэж үү? Энийг л авахаас өөр. Тийм үү. За баяр. За найздаа баярлалаа. Ямар ч байсан хурш бол амжилттай хариуллаа шүү дээ. За ингээд 200,000 төгрөгтэй болсон. Баяр хүргэе. За баярлалаа. Одоо 5 дахь асуулт, гэрийн асуулт. Гэрийн асуултанд амжилттай хариулвал 300,000 төгрөг очно. Тийм үү? За, анхаарал татвараа. Танаа гэрийн түлхүүр өдөгдөг хайрцаг байгаа. Хаалган дээр нь хідэн варта цэцэг байгаа вэ? Шансарч байгаа. Нэг үлээ, нэг санагдаад байгаа юм. Ганцхан. Фэшнтэй, цонхтой. Тий. За санжин. Би санахгүй байна. Буутах уу? Одоо хэрвээ энэ асуултыг яг ерөөхдөө би ингэж бодож байна. Бэлэгдлээ бодох юм бол 3 юм уу? 3. Тий. Тэгээ тэнгээс нэг олон бол байхгүй. Эсвэл нэг байгаа ах л гэж бодож байна. Нэг юм уу? 3 л гэж. 3. Хэд байгаа вэ? Нэг эсвэл 3 гэсэн яг нэг нь хариул. 3. 3. 3 бартад зүг байгаа. Хариултыг авлаа. За. Одоо ошиж үзье. За тэгээ. За. Экягийн түрийн хайрцаг хэдэн бартад зүг? 1 2 3 4 биш үү? 4 бид юм шүү. 4. Яа. Анзаараагүй нэг. Одоо нэг анзаардгүй маа би. За ямарсан 4 харуултаа. Гэхдээ тоглолт 4 чинь тийм ээ? Аа. За нэг алдсан зүгээр. Нэг алдсан.
түлхүүрээ өдөр болгон өдөгдөг, өдөр болгон авдаг гэж бодоод асууж байгаа шүү дээ. Тийм ээ? За ямар ч гэсэн 300 мянган төгрөг авах байснаа алдчихлаа. Гэхдээ тоглолт үргэлжлэнэ. Одоо ингээд боломж байна. Зүгээр шүү дээ. Тийм. Амжилт 5 асуулт үзсэн байгаа. За 6 дахь асуулт. NBA. Ямар үгийн товчлол вэ? National Basketball America үстэй. Америкийн үндэсний сагсан бөмбөг гээд надад асууж болохгүй. Хоорондоо тийм байж болох юм. Би бол тайраас асууж байгаа шүү. Тийм байна, тийм. National Basketball America тийм. Америкийн үндэсний сагсан бөмбөг. Юу гэсэн үг вэ? National Basketball of America. Хариултыг авлаа. За. NBA гэдэг бол National Basketball Association. Үндэсний сагсан бөмбөгийн холбоо. Арай төр явуулсан тийм. За харамсалтай байлаа. Гэхдээ нэлээ явлаа. Гэрийнхээ асуултаас өнгөрлөө. 50 мянган төгрөг авцсан. 50 мянган төгрөгийг миний бодлоор бол хатан зоригдоо тоглоом авчих юм уу? Эсвэл тоглоулдаг ч юм уу нэг тийм болох байх гэж би бодоод байна. Өглөө маань төрсөн өдөр. Тэ их бидэг нэмэртэй өдөр боллоо шүү дээ. Мөнгөтэй зочин таад морж ирлээ. Айгуу гинти байлаа шүү дээ. 50 мянган төгрөг бол авцсан. За одоо ингээд мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн хайд руу явлаа. За амжилт хүсье. За хүүхдийгээ төрсөн өдрийг маш сайхан гоё тэмдэгдээрэй. Баяр та. За баярлалаа. Түлээд цэцгийн хаяа юусэн түүний хаасыг мэдтгүй юм шүү дээ. Тийм ээ тий. Ахтай айгу үсэл аваад тэ өнгө сонгоод. Би ерөөсөө бүр 4 бай тийм вар байсан ч баг анзаарахгүй шүү дээ. Тэр Чингис хааны юу? Хамаг Монголын хаан хабуул тэгэл Бактанбаатар. Тэгээд шиг амгаацсан тий. Тэгэхээр бас мэдхгүй юм зөндөө байгаа. За ном уушмаар юм байна да. Ерөнхий ивент тэтгэгч Сүү хувьцаат компани. Ерөнхий ивент тэтгэгч Vita Grip. Ивент тэтгэгч өгөөж чихэр бов. Яна. Дааман дээрээ ингээд гоё зураг зурцсан. Хашаагаа өшөө ингээд гоё зураг зурсан. Энэ айл руу авах. Сайн байна уу? Сайн байна. За мөнгөтэй зочин байна. Хоо. Манай нэвтрүүлэгт орцгоо. За таньцсан хэм блэ? Баяра. Шин чооч. Шин чооч. Шин цоож. Тий. Баяр мөнгөтэй зочин. За. Дэлхий тэнхээд нэг бүтэн торгыг юу гэдэг вэ? Нэг хоног. За баяр үргээ. Сандраад байна өөрөө. Сандраад. Харин тийм ба сандра орж болох уу? Болно. Таны ашаа зургийг зүрсэн. Манай ах. Тийм үү. Яагаад ингэ даам дээр юм зургаад тэнд ингэ тийм гоё ямар учраас гэсэн бол гоё харагдаж чадчихсан баг та. Яг зүгээр гэр оролцсон бас энгийн зүгээр хашаа байхаар бас нэг юм хүнд бас нэг нүдэнд бас үзүүстэй юм гэж нэг. Харин тийм ба шүү дээ. Энд чи би сайн энэ үргээ явжгаад танаа энэ зургийг хараад шууд ингэ төгссөн байхгүй юу? За төгшөө орж болох уу? Нохотой юу? Нохоо байхгүй наа. Гайгүй юу? За өө чи том байсан биз дээ. Гадаасаа биддэг үү шүү дээ. 2 давхар юм байна те? 2 давхар. За. Өөрөө ямар мэрэгчтэй вэ? Одоо би лам. Лам юм уу тий? За. Сургууль хаанд гисэн. Дархандаа л гэсэн. Дархандаа багасаа шавлан лам болсон болохоор бай. Дархандаа? Тийм үү. За тэгвэл товчоо орж байгаа дээ тий. Танад хүмүүс байгаа юу? Бага. Манай гэрийнхэн. За. Зэрэг одоо энэ дахиад зурагтай. Яа, юу вэ? 8 шарга биш үү? 9 шарга. 9 шарга ба тий? Яагаад 9 шарга? Уудан Чингис хаан ч 8 шаргатай байдаг шүү дээ. Би 9 цагаан тугаа бэлэгдэж тэгээд жаргал зовлон гэсэн югаар хүн байдаг. 8-аар ч юм болохоор л одоо бас нэг зовлонгийн югаар төгсөж 9 шаргыг бас нэг юм бол бас 9 цагаан туг дээр нь жаргал гэсэн утгаараа. Гэхдээ түүхэндөө 8 шарга шүү дээ. 8 шарга. Өөрөө нэгийг нэмчээд байгаа. Жаргалын үднээс. За. Ямар гоё том юм бэ? За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу?
За. Сайхан аварч чинь уу? Сайхан авчиж байна. За танилцъя. Хэн блэ? Баттай танаа гэрийн үнэ үү? За. Баяр мөнгөтэй зочин. Энэ яс хөөрхөн ганган хүүхдүүд вэ? Яста ганган уцтай шүү дээ. Би тэд сая орж ирэл байж байгаа. За тийш тэр цаана юу байгаа юм? Тэр цаатлах галын галтгооны өрөө шүү дээ. Сайн байцгаана уу? За нэр хэн блэ? мөнгөцөөж. Мөнгөцөөж. Энэ танаа Дунд дөө. дунд дүү. Миний доотлын дөө. Хэн блэ нэр? Игтвэ. Байгадмаа игтвэ. Мөнгөцөөж. Ийм том алаг нүдтэй хүүхдүүд биш таараа. Энэ ах чинь ингээд бидэртэй хамт ингээд тоглоод асуултан чинь хариулаад ингээд бид нар мөнгө хожно гэдэгтээ бүрэн дүүрэн гэтэлтэй байна гэдэг тоглохоор шийдсэн. Та нар бидэртэй хамт нэгдэх үү? Тогломоор байна уу? За амж төсөө. Яа. Дархан уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн Алтан гац. 87. Мөнгөцөөч чи ямар мэрэгчтэй вэ? Би цэргийн үлээвэр хөгжим. Цэргийн үлээвэр хөгжим. Тий. Ямар хөгжим тоглох вэ? Тромбон. Баярлалаа. Кларнет. Гоё хөгжим те. Нарийнхан гоё хөгжим. Энэ мөнх учрал чи хэдэн настай вэ? 7 настай. Билгүүнэ. Оо, та хүрээгүй шүү дээ. Энэ 5 настай юм шүү дээ. Хэд вэ? За. За ингээд бүгдээрээ тоглоомоо эхлэх үү? Та нар бэлдэн үү? Билээ. 2 сая төгрөг хожинд итгэлтэй байна уу? Итгэлтэй. Боо итгэв үү? За тэгвэл би эндээ баяр хүрч. Яа. Амжилт манайхаа. Хариулахад бэлэн үү? Бэлэн. Эхний асуулт. Бүгдээрээ надруу гэдэг. Боо адаг. За эхний асуулт анхаараарай. Рубикийн шоу хэдэн ирмэгтэй байдаг вэ? Эвлүүлэг шоо. Зүгээр л яг стандарт нь өстэй те дөрвөлжин. Тий? 10 11 12 миний мөнх учралтай маш мундаг тоолж байна. Яаж 12 болж байна? Хэдээрээ? Ахта хэлж. Бүгд гээстэй эрэнгүүд төв дөрвөлжин байгаа. Дээдлийн дөрвөн ирмэг, доотлын дөрвөн ирмэг, голын ирмэгүүдийг оруулна шүү дээ. Голын ирмэгүүдийг. За. Сүүчи хариулт. 12. За, Рубикийн шоу. Тэр дөрвөлжин шоу бол 12 ирмэгтэй байдаг. Баяр хүргэе. Эхний мундаг. Ястаа мундаг. За би тараас хоёр дахь асуулт асууя. Жан. Энэ хөгжмийг хэн зохиосон бэ? Жанцсан ороо. Би чамд хайртай киноны. Ай вэ шүү дээ. Жанцсан ороо. Жанцсан ороо. Тий, жанцсан ороо муу маа. За хэрвээ хариулж чадахгүй бол нэг боломжоо алдсан шүү дээ. За шинэ цаашаа юу гэж бодож байна? За хөгжим талаар явж байгаа юм чинь дүүдээ итгэж байна. Жанцсан ороо баяр хүргэе. За ингээд 100,000 төгрөг авах хэрэгтэй болсон байгаа. За 3 дахь асуулт. Дархан уул аймгийн 4 сумыг нэрлэнэ үү? За тэр чинь амархан. Дөрвөн хонгор, шарын гол, тэгээд дархан сум. Үгүй ямар ч хонгор орно. Шарын гол дархан сум өөр орно. За. Нэгтэн орхон сум. Шарын гол, хонгор, дархан сум. Яагаад над руу хараад байгаа юм бэ? Энэ харал та. Энэ мөнгө харал та. Тавьсан байгаа үстэй. Ястаа мундаг. Маш амжилттай хариулж 150,000 төгрөг хожих хэрэгтэй болсон. Хөнгөн асуултын 4 дахь асуулт. Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? 1162 онд төрсөн. Цагаан морин жил. 1227 онд өөд болж ирсэн тий. Баяр хүргэе. Яа, манайхаас та мундаг байна. Одоо дараагийн асуулт. Гэрийн асуулт. Хэрвээ хариулвал 300,000 төгрөг авах хэрэгтэй болно. Өөрийнхөө төлөө өдөрт 1 Vitagriп. Ерөнхий ивент төлөгч Burger King. Хамтран ажиллагч Lensig Man. Хоёр боломж хоёлоо байж байгаа.
Маш амжилттай явж байна. Манай гэрээ эзэгтэй жоохон хашаар үзээд ерөөсөө юм дуурч өгөх гээд байгаа ш. Хэлвэл буруутчих юм. За бүгд наашаа харна. За танаа техникийн артад тэр техникийн артад тийш харахгүй хоолны зурагтай Хуан Ди байгаа. Одоо хэддүгээр сар дээр байгаа вэ? 12 сар байна уу 1 сар байна уу тэр хоёроо. Тэр 4 жил дууссан юм уу? Тэгвэл 12 сар дээр байгаа. Гэхдээ яг нүүрээр нь тавьсан байна уу? Төгсгөлөөр нь тавьсан байна уу? Тооцоолоод үзчихэл да. 12 сараар ингэж нүүр нь харлаа гэж бодох чинь нөгөө талд нь 12 сар нэг талд нь 1 сар нөгөө талд нь 12 сар л байгаа байхгүй. Тэрний аль сар нь нүүр хэсэгтэй байгаа байл гэж асууж байгаа. Ямар зураг байлаа гэж санахгүй. Харин тий. 1 сар хэд ямар зурагтай байл 12 сар. 12 сар. Ягаад хамгийн сүүлд 12 сар дээр дуусаад байгаасаа би тийшээ тавь. Тэр чигээрээ байгаа юу? Тэр чигээр байгаа. За яг уу. За ямар ч юм бэ тэ? Кактуританы зураг байгаа юм тий? Харах уу? 11 сар. 11-р сар. 11-р сар байсан. Нөгөө нэг алгнуудад бүгдээрээ гунчлаа. За яах вэ? Энийг алдаа л үстэй. Дахиад боломж байгаа. Дахиад цаашаа үргэлжлэнэ. Одоо хэрвээ буруу хариулвал би мөнгө аваад Дархан хотын төв рүү яваа. Гэхдээ тийм хүнд асуудал биш. Ялангуяа манай шинэ цоожд бол маш амархан асуудал байх гэж би бодож байна. Говийн ноён хутагт данзан авж байгаа галбын говийн уулсын дунд 3 хийд байгуулсан байна. Тэр 3 хийдийн нэгийнх нь нэрийг нэрлэнэ үү? Дэмчгээд. Нэр над дэмчиж нэрээ үржин сан чойлон чи юу лээга? Наа чин юу нээд. Дэмчгээд гэж хамбог юу нээд. Хамбог цум тий. За хамбог цумын нутагт тийм 3 хийд байгаа. Галбын говь тий. Хоорондоо 5-6 км-ийн зайтай Дэмчогийн хийд, Ирэтийн хийд, Цагаан толгойн хийд. За бүгдээрээ шинэ удаагтай баяр хүргэе. Баяр хүргэе. За дадах асуулт. За Монгол Улсын гавьяат тамирчин Цагаанбаатар хаанхын олимпиос медаль хүртсэн байна. Бээжинг олимпиад. Гүг Бээжинг олимпиад. Биш үү? Апин олимпиад юу лээ? Бээжин бол биш шүү. 2008 онд бол Хэдэн онд олимпиад медаль авах гэж ярилцж байна. Бээжтэй Цагаанбаатар ч олимпиад магадгүй өөр жуудагийнх. Маа дахных. Жуудаа манай бүр дахных. Дархны суугуул. Уусаа иргэн багхгүй. Эхнэр нь гүндгмаа. Монгол Улсын гавьяат тамирчин мэрэгмүүд гүндгмаа. Эхнэр нь. Тэгээ олимпиас гэж Цагаанбаатар нэлийн ихт авч ирсэн олимпиас алтал авуулахгүй. Тэгэхээр бусд медалийг бол манай Төвшин Баяр юунаас авсан юм байна. Бээжингээс авсан. Би бол Цагаанбаатарыг асуусан шүү дээ. Тэгэхээр Цагаанбаатар чинь Апины олимп биш үү? Апины олимп чи хэдэн онд боллоо гэдгийг сайн мэдээлэл ярьж. Ийм юу байхгүй. Олимпчин 4 жилийн зайтай болдог. Тэгэхээр 2008 оны олимпиад аваагүй гэхээр урагшаа 2004 оны олимпиад явуулна. 4 оноос урагшлахаар 2000 оны олимпиас бол аавна гэж байхгүй. Тий. Тэгэхээр 2004 нэг бол 12 он. 4 оны 2004 оны олимпиад биш л уу юу манай. Тий. Апины олимпиадс талгоонд орж ирээд байгаа юу? Нэг тийм орчуулга гэж байна. Апин л гэж орж ирээд байгаа талгоонд аягүй сайн уу? Нэг сайхан орчуулга биш ээ. Хоёртой махта орчуулга гэж хэлсэн юм аа. Апины олимпиас мөн үү? Монгол Улсын гавьяат тамирчин Цагаанбаатар Апины олимпиад. Апины олимпиас авчаа баяр хүргэе. За 8 дахь асуулт. Манайха маш амжилттай явж байна. Нэг боломж байгаа. За сууд хөгжмийн зохиолч Моцартын бүтэн нэрийг хэлнэ үү? Wolfgang Amadeus Mozart. Wolfgang Amadeus Mozart. Wolfgang Amadeus Mozart. Баяр хүргэе. Мондөг байна. За аргагүй л дээ танаа мэрэгжлийн бас хичээлээр байн орж байгаа зү тийм ээ. Чи Бетховен чи юу дээ? Людвиг гэсэн баг. Людвиг ван Бетховен. Людвиг ван Бетховен. Johann Sebastian Bach. Тун ойрхон бол за 9 дахь асуулт. За. Маш амархан асуулт. Монгол орны хамгийн урт голыг нэрлэнэ үү? За хамгийн урт хэр чи юу лээ? Хэрлэн биш. Хараа биш. Хамгийн байна. Хамгийн урт гол. Хамгийн урт гэсэн. Урт нэртэй гэсэн мэт. Биш урт гол. Хамгийн урт. Үгүй байж наач асуулт. Урт гол үргэлжлэх гол. Тэгвэл юу штэ? Туул гол биш. Наач юу гол? Архан гол мó. За тэгвэл орхон гол. Орхон гол 1124 км урт үргэлжлэдэг юм байна.
Гэвч орхон голод Монгол улсын хамгийн урт гол биш гэдэгтээ хинч маргалдахгүй. Гэцэн юм билээ. Ойлгооч тий. Аргаж ирээд ч явж 1100 Монгол улсын хамгийн урт гол 1124 км явснаа. Баяр хүргэе. Ганцхан асуулт үлдсэн, ганцхан хариулт үлдсэн, ганцхан боломж байгаа. Нийтдээ та бүхэн одоо 600 мянган төгрөг авах хэрэгтэй болсон байна. Боломж гэхээр ч одоо хөршөөсөө 10 дахь асуулт. Монгол улсын анхны ерөнхий сайдын нэр. Тэр чи хин штэ. Анхны 7-гийн 1 заяа. Тий. Сугатар. За наач амар хин гэдэг үлээ. Амар сайхан, амар санаа. Амар санаа үсттэй. Энэ бол хүнд асуулт биш. Хамгийн анхных юм. Энийг одоо бүгд мэдж байгаа. Хөршөөс асууж болно те. Уу яг эхлээд өөртөө сайн ярьлаа л да. Ерөнхий сайд гэсэн тий. Тий, сайд амар санаа. Данзан гэрлээ сайд сонсож байгаагүй. Гиндэн Эцэг би сайд сонсож байгаагүй юм байна. Бодоо. Гиндэн. Бодоог сонсож байгаа. Бодоо сайд сонсож байгаа байхгүй. Тэр чинь нөгөө хувьсгалын үе яах вэ? Хувьсгалын үе харин тий. Гиндэн сайд гэдэг. Гиндэн сайд гэдэг. Тийм гиндэн чим шиг. Гиндэн харин тий. Ерөнхий сайд. Тий. Сонсож ирсэн үү? Гиндэн биш хөө. Данзан ерөнхий сайд сонсож байгаагүй би лав. Гиндэн шиг санагдаад ах юм гин амар санаа бол биш. Гиндэн гоё. Гиндэн бол сайд гэдэг. Монгол улсын анхны ерөнхий сайд бол Гиндэн. Монгол улсын анхны ерөнхий сайд гиндэн биш. Төгс очрын намнан зүрэн. Үнэхээр амархан асуулт та. Анхны ерөнхий сайд бол Богд хаант Монгол улс байгуулагдсан үед тийм ээ 1912 онд Чингис хааны алтан уургийн ноён Тай ноён хаан төгс очрын намнан сүрэн байсан. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ нэгэн оройг Дархан хотод та бүхэнтэй маш гоё хөгжилтэй, нарийнтай, дурсамжтай сайхан өнгөрөөлөө. Та бүхэнд маш их баярлж талархаж байна. Ягаад гэвэл та бүхэн бүгдээрээ үнэхээр сайн оролцсон. За ингээд мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн айл руу явлаа. Та бүхэн амжилт хүсье. За баярлалаа. За би хөршөөс сууж хагаад нэгтгэж хагаад нэг гаргаа гэж. Тэ зүгээр тий. Надаас асуулт яа. Оо тийм. Энэ охин санийх имэдгээс мөнгө авахтаа биш. Асуултанд хариулах гэсэн тий. Тий. Эсээ асуулт маргацсан сайн л хариуллаа. Тий, эсээ асуулт явдал та.